Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хичээлдээ идэвхтэй оролцож байгаад маш их баярлалаа. Бид нар өнөөдрийн хичээл дээрээ нэгэн эхийг сонсгоноо. Сонсохдоо эхэв дүрслэгдсэн цаг, улирал ямар байсныг анхаарч сонсох, өвлийн дүрслийн үг хэллэгийг тэмдэглэн тогтоож сонсох, их болцоохоо яагаад гадаа хонсны учрыг ярихад бэлтгэн сонсох гэсэн шатлалаар анхааралтай сонсож дараагийн үйл ажиллагаануудыг гүйцэтгэх. Эхийг уншиж сонирхолъё. Бэлзуухай хүйтэнд гадаа хонсны учир. 1-р сарын нам гүмхэн нэг орой цэлмэг тэнгэрт оройн нарны улбар туяа татаж цөөрмийн мөс тас нис хийн. Сүрэг бэлзуухай нисэн ирэв. Тэд модны учир дээр бие биедээ шахацалдан чичрэн суцгаалаа. Гэнэт нэг бэлзуухай хар тодлын үүр олж үзээд хар тодлыг зүгэн дулаан хязгаар лугаа нисчихжээ. Үүрэнд нь орж хорогдох уу гэв. Тэд үүрэнд цувран орцгов. Гэтэл тэр үүрийг нь анх олж харсан бэлзуухай багтсангүй. Хүйтэнд гадаа хоног гинэ. Тэр сүрэг шууны ээж нь юмсанжээ. Хүүхдүүд та нар эхийг сонсохдоо ихэд дүрслэгдсэн цаг улирал ямар байсныг анхаар сонссон байх, өвлийн дүрслийн үг хэллэгийг тэмдэглэн тогтоож сонссон байх, их бэлзуухай яагаад гадаа хонсны учрыг ярихад бэлтгэн сонссон бахаа гэж бодож байна. За бүгдээрээ зургийг ажиглацгаая. Зураг дээр гадаа хүйтэн байсан, модон дээр суусан бэлзуухайнууд бие биедээ шахацалдан чичрэн суцгааж байсан. Гадаа хонсон тэр үүрийг анх хонсон бэлзуухай маань гадаа хонсон тэр нь тэр сүрэг шувууны ээж нь байсан. Мөн хар тодлын үүрийг олсон. Яагаад хар тодлын үүрийг олсон бэ гэхээр гадаа хүйтэн байгаа учраас дулаан хонохын тулд үүр хайж яваад хар тодлын үүрийг олжээ. Энд өвлийн улирлыг дүрслэн үг хэллэг маань цөөрмийн мөс тас няс хийн дуурч байсан. Цөөрм гэдэг маань газрын гүнээс тэжээгдэж нуурыг хэлж байгаамаа. За маш хүйтэн байсан учраас мөсөв тас няс хийн дуурч байсан. Шууд мөчөр дээр даарн жишрэн шахацалдаж байсан. Гэх мэтээр өвлийн улирлыг дүрсэлсэн байна. Энэ зургийг ажиглацгаая. Энэ зураг бол сон бэлзуухайн зураг. Сон бэлзуухай, бидэрт бэлзуухай, шүр бэлзуухай гэх мэт маш олон тооны бэлзуухай байдаг. Энэ зураг бол сон бэлзуухай шувууны зураг байна. Сон бэлзуухай 1.8 грамм жинтэй, 5 см урттай, 1 секундэд 80 удаа далавчаад иддэг учраас нисдэг тэрэг агаар тогтож байгаа юм шиг агаарт сайн тогтож чаддаг бэлзуухай байна. Өдөртөө 1500 гаруй цэцгийн бал шүүсээр хоололдог ийм дэлхийн хамгийн жижиг биетэй шувуухай байна. Зохиолын нэг дүр бол хар тодл. Хар тодл маань хэвлийн хэсгээрээ цагаан цонхор толготой, урт хошуутай, хар хөх гэсэн өнгөтэй нүүдлийн шувуу байна. Нүүдлийн шувуу учраас өөрөө орхиж явсныг бэлзуухай дэгдэхнүүдийн хамт олж тэнд дулаан хонсон тухай зохиол. Бидний дараагийн үйл ажиллагаа маань зураглалыг харж эхийн утга баатруудын холбоо хамаарлыг тайлбарлах. Зохиолын гол санаа, учир шалтгааныг ярих, бичих. За бүгдээрээ эхийг уншицгаая. Эхийг уншихдаа зөв, хурдан ойлгож уншаарай. Эхийг зөв уншина гэдэг маань аваа үг үсэг өгүүлбэрийг зөв дуудан уншихыг хэлнэ. Эхийг хурдан унших гэдэг маань өөрийн хэмнэл тохируулан хит хурдан биш хит удаан уншихыг хэлнэ. Эхийг ойлгож унших гэдэг маань тухайн эхэд гарч байгаа үг өгүүлбэрийг өөртөө тунгаан ойлгож ухаарч уншихыг хэлнэ. Бэлзуухай хүйтэнд гадаа хонсны учир. 1-р сарын нам гүмхэн нэг орой цэлмэг тэнгэрт оройн нарны улбар туяа татаж цөөрмийн мөс тас нис хийн. Сүрэг бэлзуухай нисэн ирэв. Тэд модны мөчөр дээр бие биедээ шахацалдан чичрэн суцгаалаа. Гэнэт нэг бэлзуухай хар тодлын үүр олж үзээд хар тодлыг зүгэн дулаан хязгаар лугаа нисчихжээ. Үүрэнд нь орж хорогдох уу гэв. Тэд үүрэнд нь цувран орцгов. Гэтэл тэр үүрийг нь олж
анх олж харсан бэлцуухай багтсангүй. Гадаа хонож гинэ. Тэр сүрэг шувууны ээж нь юмсанжээ. За бүгдээрээ саяын үнсэн зохиол эхийг эхлэл, гол, төгсгөл гэсэн 3 бүтцээр нь тайлбарлан ярилцъя. Эхлэл хэсэгт буюу 1-р сарын 8 гүнхэн 1 орой Цэлмэг тэнгэрт оройн нарны улбар туяа татаж цөөрмийн ус тас мэс хийн. Сүрэг бэлзуухай нисэн ирэв гэсэн хэсэгт бэлзуухай дулаан газар хайж явсаар нисэж модны мөчөр дээр сууж байгаа тухай өгүүлж байна. Энд өвлийн үйлрэлийг дүрсэлсэн дүрслэлийн үг хэллэг маань цөөрмийн ус тас няс гэсэн чимээ дууг илэрхийлсэн байна. Зохиолын гол хэсэгт тэд модны мөчөр дээр бие биедээ наалдан чичрэн суцгаалаа. Гэнэт нэг бэлзуухай хар тодлын үүр олж үзээд хар тодлыг зүү байна. Улаан хязгаарт нисчтэй. Үүрэнд нь орж хорогдохгүй гэв. Тэд үүрэнд нь цувралдан орцоо, нисэж орцгоо. Зохиолын гол хэсэгт мөн өвлийн үйлрэл хүйтэн гэдгийг тэд модны мөчөр дээр наалдан чичрэн суцгаалаа гэсэн тухай өгүүлсэн байна. Мөн өөрийг олж дулаан хорогдох гэж өөрлөө цувран орж байгаа тухай зохиолын гол хэсэгт өгүүлжээ. Зохиолын төгсгөл хэсэгт гэтэл тэр өөрийг анх олж харсан бэлзуухай хүйтэнд гадаа хонжтэй. Тэр энэ сүрэг шувууны ээж нь юмсанжээ. Гадаа хүйтэн байгаа. Зурган дээр дахиад ярилцъя бүгдээрээ. Гадаа хүйтэн байна. Гадаа хонсон өөрөнд нь зулцэг дэгдэхинүүд нь орсон учраас их бэлзуухай гадаа хонсон. Тодлын үүрийг олсон. Тодл маань нүүдлийн шувуу учраас өөрийн орхин явсан байна. Их бэлзуухай яагаад гадаа хонсон болоо? Хүүхдүүд маань өөрөөрөө бодоод үзээрэй. За, их бэлзуухай гадаа хонсны гол учир нь энэ зохиолын гол санаа буюу биднэрт эхийн дулаан сэтгэлийн тухай өгүүлж байна. Эхийн сэтгэл ямагт өрийнхээ төлөө байдаг. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө үргэлж бүхнээ зориулж байдаг гэсэн санааг энэ зохиолд дүрслэн өгүүлжээ. Одоо асуултад хариулан тэхийн тул бүгдээрээ дахин нэг зохиолоо санацгаая. 1-р сарын 8 гүнхэн 1 орой Цэлмэг тэнгэрт оройн нарны улбар туяа татаж цөөрмийн мөс тас мэс хийн. Сүрэг бэлзуухай нисэн ирэв. Тэд модны мөчөр дээр бие биедээ шахацалдан чичрэн суцгаалаа. Гэнэт нэг бэлзуухай хар тодлын үүр олж үзээд хар тодлыг зүү байна. Дулаан хязгаар лугаа нисчтэй. Үүрэнд нь орж хорогдохгүй гэв. Тэд үүрэнд нь цувран орцгоо. Гэтэл тэр өөрийг нь олж анхаарсан бэлзуухай багтсангүй. Хүйтэнд гадаа хонож гинэ. Тэр сүрэг шувууны ээж нь юмсанжээ. Дараагийн үйл ажиллагаа маань бүгдээрээ асуултад хариулъя. Ямар цаг үйлрэл байсан бэ? Тухайн цаг үйлрэлийг илэрхийлэх ямар үг хэрлэг зохиолд гарсан бэ? Хүүхдүүдээ бодоорой. 1-р сар байсан, өвлийн үйлрэл байсан, цөөрмийн мөс тас няс хийн дуурж байсан, гадаа хүйтэн байсан. Их бэлзуухай яагаад гадаа хонсон бэ? Зохиолын маань гол утга учир энд байгаа. За хүүхдүүд маань ч гэсэн багштайгаа ойролцоод төстэй бодсон бахаа гэж бодож байна. Эхийн сэтгэл үргэлж өөрийнхөө төлөө байдаг. Их хүн үр хүүхдийн төлөө юу ч зориулахад хизээд бэлэн байдаг гэсэн санааг энэ зохиолын их бэлзуухайн дүрээр илэрхийлж. Бүгдээрээ одоо бэлзуухайн үйл хөдлөл түүний үйл хөдлөлийг хийх болсон гол шалтгааныг дүрслэн ярилцъя. Зохиолын эхлэл хэсэгт бэлзуухай шуунууд нисэн ирж байгаа тухай өгүүлсэн. Нисэн ирсний гол шалтгаан дулаан хонох газар хайж нисэж явсан хар тодлын үүр олоод модны мөчөр дээр ирж суцгаасан байна. Гол шалтгаан нисэн ирэх болсон гол шалтгаан нь дулаан хонох гэсэн учраас. Зохиолын гол хэсэгт бие биедээ шахацалдан чичрэн суцгаасан. Яагаад гэвэл гол шалтгаан гадаа хүйтэн учраас. Зохиолын төгсгөл хэсэгт тэд өөр нь цувран орцгоос. Гэтэл нэг шувуу гадаа нь үлдсэн. Энэ нь
Ээж нь үүр болсон учраас тэд цувран орж ээж нь гадаа унсны учир нь өөр хүүхдээ дулаан 50 унтагдаа гэд өөрөө гадаа унтсан байх нэ. Энэ даалгаварт сурах хүчгийн 84-р нүүр эхийг уншаад 5-р дасгалыг ажиллаарай. 5-р дасгалыг ажиллахын өмнө эхийг анхааралтай уншаарай. 4-р дасгал ажлыг хийснийг анхааралтай хянаж үзээрэй хүүхдүүдэд. Бүгдээрэнд нь амжилт хүсье.